Ерөнхий сайд хийж байсан хоёр хүнийг бол дэмжиж чадахгүй. Энэ хоёр хүн бол Монгол улсад Монголын ард иргэдэд бас маш их хор хохирол учруулсан. Шулуухан хэлэхэд. Түрүүнд оюутлогын гэрээ хэллээ. Яагаад бид нар дэлхийд 1-2-т орох тийм нөөц баялагтай ордосоо 5-6 хувийн хүртээд 90% хэдэн хувийнх нь баялагын үнц нь Монголоор ч орж ирэхгүй байгаа юм. Өнөөдөр бид хямарчаа сууж шít. Энэ бол тогтвортой байдлын гэрээ нэрийн дор одоо үндсэн дамсан корпорациудын тухайн үеийн эрх баригчтай хойволдож хийсэн дээрэм байхгүй юу? Дээрэм гэж хэлж болно. Би баяр даргыг сайн санаж байна. Энэ гэрээг хий гэж намынхнаа дарамтлаад би хардлагаар хариуцна гэж хэлж ирсэн. Та хардлагаар хариуцж чадахгүй. Өнөөдөр Монголын ард түмэн, Монгол улс, Монголын ард иргэд өр зээл өлөн ходоодороо хариуцлага хүлээж байгаа юм. Тийм учраас таныг дэмжиж чадахгүй. Хоёрдугаарт дэмжиж чадахгүй нэг шалтгаан бол одоо 80 жил биштэй 8хан жилийн өмнө сонгуулийн бодлоноос болж жагсаал цуглаан болж 5 хүний бүлээн цус урссан. Энэ хүмүүсийн 2 дорнтой аймгийн хариуд байсан шүү. Эдний арга эртэн 50 сая төгрөг өгөөд баг хэргийн үндсэндээ хаасан. Энэ бол тухайн үеийн эрх баригч нартай холбоотой. Хууль зүйн сайд тухайн үед мөнх өргөл одоо энэ томилж явуулж байгаа гадаад хэргийн сайд маань байлаа. Ийм шалтгааны улмаас хүн энэ 2 жилээр дуртад таныг дэмжиж чадахгүй. Тааш тэгтээ их гараа ингэртээ зөрүүлчихэд богц ажиллаа их пэдгэр байна. Харагдаж байна. Нэр дэвшиж байгаа мөртлөө.